Сайн байцгаана өрхөн үзэгчдээ Мөнхийн Үсэг групп Баазуур номын хөтөлбөр Дүүрэн лайв цэгийн эмээн Монголын үндэсний олон нийтийн телевиз хамтран зохион байгуулдаг сургаалын зохиолоос суралцсан улсын 7 дугаар уралдааны 3 дугаар шат эхлэхэд бэлэн болсон байна. Та бүхэн баяр хүргэе. За энэ жилийн сургаалын зохиолоос суралцсан улсын 7 дугаар уралдаанд Монгол орны 21 аймаг Улаанбаатар хотын нийслэл Улаанбаатар хотын 8 дүүргийн 1799 сурагч одоо 1-р шатанд эссе бичлэгээ ирүүлж 2-р шатанд шилдэг 50 сурагч илтгэлээ хэлэлцүүлж за 3-р шатанд ингээд шилдэг 16 оролцогч 4 багт хуваагдан одоо сургаалын зохиолоос суралцсан уралдаанд таны мэдхүн нэвтрүүлэг ийхүү эхлэх гэж байна. Та бүхэнд баяр хүргье. За өнөөдрийн уралдааны эрхэм шүүгчтэй үзэгч та бүхэнд танилцуулъя. За сургаалын зохиолоос суралцсан уралдааны санаачлагч Мөнхийн Үсэг группийн ерөнхий захирал Монгол улсын начин Довдонгийн Ганбат. Соёл урлагийн их сургуулийн театрын урлагийн сургуулийн захирал доктор профессор Дамдын Сүрэнгийн Даваа Сүрэн. За Монгол улсын их сургуулийн багш доктор профессор Инх төрийн мөнх учрал нар өнөөдрийн одоо сургаалын зохиолоос суралцсан уралдааныг шүүн явуулах юм аа. Мөн энэ шүүгчд маань 1-р шат, 2-р шатны шүүгчээр ажилласныг та бүхэн мэдэж байгаа. Тэгэхээр одоо бид бүхэн 2-р шаттайгаа 3-р үе маань ингээд бас уламжилж явж байгаа гэдгийг та бүхэнд дуулгахад таатай байна. За өнөөдөр бол одоо ингээд Монгол орны 21 аймаг Улаанбаатар хотын одоо 8 дүүргээс оролцогчдын шилдэг 16 хүүхэд ингээд 4 баг болчихсон байна. За ингээд одоо багуудтайгаа хүүхдүүдтэйгээ одоо танилцъя. Манай багийн нэр Ашид Саруул. Миний хувьд нийслэлийн ерөнхий боловсролын 113 дугаар сургуулийн 11 б ангийн сурагч Учрлын мөхт бол. За мөхт бол. За багийн гишүү. За манай намайг Ирболын Ирмэкүл гэдэг. Би Хинтэн аймаг Бэр хотын ерөнхий боловсролын 12 дугаар анги суралцдаг. Сэмэнүү би Сэлэн аймаг Сайхан сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 9 б ангид суралцдаг. Намайг Мөхсөлийн Бишэл гэдэг. Сайн байцгаана уу? Нийслэлийн оюуны нахиа ерөнхий боловсролын сургуулийн 12 ангийн сурагч Баярхаа Огт зол зай байна. За ингээд Ашид Саруул багийнхандаа баярлалаа. За одоо манай Алтан гэрээгээ баг тий. За Алтан гэрээгээ багийн гишүүдтэйгээр танилцъя. Манай багийн нэр бол Алтан гэрээгээ. Би Аранга аймгийн Эрдэнэ булгал сумын 1-р сургуулийн 10 ангид суралцдаг. Намайг Авдэ гэдэг. Намайг Цэрэнчимэд Огтой Инхимаг гэдэг. Баян хонгор аймгийн Түгэс хэлэгддэг сургуулийн 8 б ангид суралцдаг. Сайн байцгаана уу? Би Дорнод аймгийн Хэрлэн сумын шинэ хөгжил сургуулийн 8 ангийн сурагч Гимагийн Инх болор байна. Сайн байцгаана уу? Би Өөр хангай аймгийн 10 хэр сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн 11 ангийн сурагч одоо ир байна. За миний баруун гарт тал зогсож байгаа. За энэ багийнхан. За дөрвөн хүлэг Баатар гэдэг нэртэй багийн ахлагч Бямб Жамц байна. Дунгой аймгийн Цайнцхан сумын сексуалын сургуулиас ирсэн 10 б ангийн сурагч байна. За баярлалаа. Сайн байцгаана уу? Би Нэмэрдэн Өмнөг аймгийн Даланцад сумын Улсын тэргүүний 1-р сургуулийн 11 ангийн сурагч. Сайн байцгаана уу? Намайг Намжилт Өнчөдөг. Би Багнуур дөрвөн хамтлагтай сургуулиас ирсэн. Сайн байцгаана уу? Мэси Ария Цахуу аймаг дахь ерөнхий боловсролын ахлах сургуулийн 12 ангийн сурагч Бүрв Дөржин Цэвэлмэн байна. За дөрвөн хүлэг багийнхан. За манай Цагаан баг. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Манай багийн нэр Хазар. Миний нэрийг Төрмөнхийн Саран гэрэл гэдэг. Сэлэнг аймаг Сүхбаатар сумаас оролцож буй 12 ангийн сурагч байна. За сайн байцгаана уу? Намайг Ирэх Саран гэдэг. Би Голтой аймгийн Төрөг сумын 10 ангийн суралцдаг. Сайн байцгаана уу? Намайг Мөнгөн Шүүдэр гэдэг. Би Шинэ Монгол Хармаа Бүжийн сургуулийн 11-ийн 3 ангид суралцдаг. Сайн байцгаана уу? Шари Бөө Огтой Болгон Тамир байна. Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Шинэ Монгол технологийн коллежийн 1-р дамжааны оюутан бөгөөд сургуулиасаа ганцаараа төлөөлөө ирлээ. Баярлалаа. За Хазар багийнхандаа баярлалаа. За ингээд өнөөдрийн шилдэг 16 оролцогчийг харахад бол одоо Монгол орны 408 зохисоос ингээд энэхүү уралдаанд ингээд хүүхдүүд маань шалгарсан ирсэн хүрээ царайг манай үзэгчид бас харж байгаа байхаа. За ингээд багтаа бас нэр өгтөө тунгаан бодож за бас ирээдүйн амжилтаа зөвгнөж одоо багтаа нэр өгсөн баг тий. За эдний багийнхан нэрээ танилцуулах яриад байгаа шиг тий. За ингээд сургаалын зохиолоос суралцсан уралдааны 1-р үе эхлэхэд бас бэлэн болсон байна. Та бүхэн 1-р үеийг
танилцуулъя. За 1-р үеийг танилцуулахын урьд энэ 3-р шатанд төрүүлсэн баг ер нь ямар шагнал урамшууллыг авах юм. За тэгээд одоо уралдааны эцсийн дүн гарахад ямар үр нөлөө үзүүлэх юм бэ гэдгийг хэмнэн дуулгая. За та бүхэн 4 үеийн туршид өрсөлдөн оноо цуглуулна. Хамгийн өндөр оноо авсан нэг баг 4 оноог авна. Бүх онооныхоо нийлбэрээр хамгийн өндөр оноог авсан нэг баг 4 оноо авах нь шүү дээ. 1-р байранд орсон баг. За энэ баг 4 оноо авснаар яах вэ гэхээр одоо таны илтгэлийн уралдааны оноо байгаа тий. Тэн дээр төрүүлсэн багийн бүх хүүхдэд 4 оноо нэмэгдэнэ гэсэн. За 2-р байранд орсон багт 3 оноо. 3-р байранд орсон багт 2 оноо. За хамгийн сүүлд орсон багт 1 оноо нэмэгдэх нь тий. За тэгэхээр одоо 1-р байранд орох, 2-р байранд орох энэ хүмүүс бол ерөөсөө баг дундаасаа л одоо энэ хамгийн өндөр оноо авсан тэр багийнхан байж болно. За тэгээд та бүхэн мөнийг бол одоо баг хуваарлахад хамгийн өндөр оноотой 4 оролцогч дээр бага авирсан. За тэгэхээр ингээ уралдааны дүрм одоо хүрдүн ойлгомжтой байна. За 1-р үе бол бид бүхэн энэ жилийн сургаалын зохиолоос суралцсан уралдаанд Чингис хааны бэлэг сургаал хэмээх энэ Монгол улсын төрийн соёрхолд ардын багш Чоймоо багш тэргүүтэй эрдэмтдийн эмхтгсэн энэ номыг уншиж эссе бичлэгээ бичиж оролцсон. За 1-р үе бол энэ номноос одоо манай судлаачид, манай зохион байгуулагчид нэг асуултыг бэлдсэн байна. Энэ 1 оноо болох юм. Одоо сонгох гэсэн. Танаа баг бол одоо жишээ нь ингээ багта 2 нь хариулж ядвал багта 2 оноо, хариулж чадахгүй бол тэг оноо бүгдээрээ хариулаад багта 4 оноо нэмэрлэх юм тий. За тэгэхээр 4 ойлгомжтой. За тэгэхээр одоо 4 Хөлөг-Баатар багаас эхлэе. За 8 номерын асуулт байна. За. Энэ номд орсон 16 бүлгээс хамгийн урт буюу 13 хуудас болсон бүлэг аль нь вэ? За. Хамгийн урт бүлэг байх нь шүү. Энд чинь дотроо нөгөө одоо ивэжтэй бай. Тэгээд ашид дуурс галдар нэр энтергээ бүлгүүд байгаа шүү дээ. Тэр бүлгүүдээс хамгийн урт бүлэг нь аль нь вэ гэж. Иви гэдэг бүлэг. За. Энэ хариулт зөв үү гэвэл энэ бол буруу. Энэ бол төрийг дөхнүүлж улсыг удирдах ухаан билгийг сурамжлах уу гэдэг бүлэг бол энэ номд орсон 16 бүлгээс хамгийн урт бүлэг байна. За дараагийн гишүүн. За өөрийгөө танилцуулаад. За хэдэн номерын асуулт вэ? 5 номерын асуулт байна. 5 номерын асуулт. За асуултаа дуудаж. За номд хамгийн олон удаа ажиллагдсан зохиол юу вэ? За тэгж номд гэдэг нь Чингис хааны бэлэг сургаал номд хамгийн олон удаа ишлэгдсэн зохиол буюу сургуулж бичгийн нэр юу вэ гэж байна те. За хугацаа яваад эхэлсэн. Монголын ус төвчин болов уу? За Монголын ус төвчин гэдэг хариултыг авлаа. За 5 номерын асуулт буюу Чингис хааны бэлэг сургаал хамгийн олон удаа ишлэгдсэн зохиол юу вэ гэхээр энэ бол Монголын ус төвчөө биш юм аа. Энэ бол Лувсан данзны алтан давч хэмээх зохиолоос одоо энэ Чингис хааны бэлэг сургаал зохиолдвол одоо 60 байна уу 61 удаа иш татсан. Намайг намжилтуулж идэг. Энэ 13 дугаар асуулт байна. За. Номд хэд удаа гарч буй хаан хүний 35 эрдмийн хамгийн ихнийх нь юу вэ? За намжаа юу гэж бодож байна? Иви юм болов. Иви. За тэгэхээр хаан хүний 35 эрдэм гэж жагсааж бичсэний хамгийн ихэнд нь бол иви биш юм аа. Энэ бол мөнх тэнгэрийг захаа барин залбирах гэдэг мөнх тэнгэрийн үзэл байна тий. За ингээд намжилт ирж байна. Хариулт буруу. За дараагийн гишүүн билээ. Цэвэлмаа байна. 3 дугаар асуулт байна. За 3 дугаар асуулт. Номд хаан хүний 35 эрдэм харин төшмөл хүний хэдэн эрдэм гэж гардаг вэ? За. Төшмөл хүн ер нь хэдэн эрдэмтэй байвал зохилтой байсан юм бэ л гэдэг асуулт байна шүү дээ. Хэдэн эрдэм баймаар вэ? Чи төшмөл байвал ер нь хэдэн эрдэмтэй байвал болох вэ? 5 юм шиг. 5. Төшмөл хүний 9 эрдмийг жагсаамжсан байх юм байна. За ингээд салхийг хагалсан 4 хөлөг багийнхандаа баярлалаа. Дараа чи үед нь амжилт хүсье. За одоо манай
Хазар багийнхан. Намайг төр мөнхийн саран гэрэл гэдэг би 14-р асуултыг авсан байна. Номд Чингис хаан хар хирууг нэг үг өгүүл хэмээсэнд ойрдын хар хируу өтгөс ихсээ хүнлэн тэтгэж өнчин өчөөхний асран өршөөж өмчөд их улсынхаа дурыг аваад үрд алдарших сайн нэр хичээх хэрэг буйзаа гэв. Химэн эхэлдэг бүлгийн нэрийг хэлнэ. За нэг бүлэг байх нь тий. Төр улсаа түүхнүүлэх. За. Хариулт тий. За хариултыг авлаа. За энэ бол төр улсаа түүхнүүлэх биш. Ашид дуурсах алдар нэрийг хичээх үү гэдэг бүлэг байх нь. За зүгээрээ манайхаа. Дараа нь 3 үе хүлээж байгаа. Өндөр оноотойгоо 3 үе хүлээж байгаа шүү дээ. За ирэх саран байна. Надад 2 дугаар асуулт харсан байна. Номын оршил эзэн Чингис хааны оюун билгийн сойрхол хэсэгт сүйгэр гэдэг үгийг юу гэж тайлбарласан байдаг вэ? Сүйгэр гэдэг нь сургаал гэсэн үг. Шууд хариулт хэлж. За энэ бол зөв. За баяр хүргэе. За ингээд хамгийн анхны оноог өөртөө бөгөөд багтаа авчирсан баяр хүргэе. Одоо энэ та бүхэн бас энэ Чингис хааны билгийг сургаад номоо уншихдаа оршил хийсээ нэгсэн унших хэрэгтэй. Энэ дээр бол энэ билгийг сургаалыг хаанаас цоглож эмгэгтгсэн таатын хуучин үг хэлгийн тайлбар бүгд байж байгаа тийм үү. За дараагийн сар болцогч. Сайн байцгаана уу? Мөнгөн шүүдэр байна. 9-р асуултыг авсан байна. Номын хамгийн сүүлийн бүлэг ямар нэртэй вэ? За. Намаа бүрэн уншсан бол сүүлийн бүлгээ бүрэн унших байлгүй тий. За. Өчил. Хамгийн сүүлийн бүлгийн нэр гэж шүү дээ. Тий. Өчил гэдэг нэртэй бүлэг байсан юм. Анийг бүлгийн нэр хэлэх хэрэгтэй боллоо да. Мөнгөн шүдрээ. За, төр улсыг түүхнүүлэх. Эзэн хаадаас эгэл иргэн хүртэл игнэгт мөрдөх сургаал гэдэг бол одоо Чингис хааны билгийг сургаал номын одоо 16 бүлэглэж хуваасан. Энэ номд зөвхөн 16 бүлэглэж ийм гистрал хийсэн. Түүний хамгийн сүүлийн бүлэг байх нэ. За, Булган Тамир байна. 4-р асуултыг суусан байна. За 4. Номд олон удаа ишилсэн Рашпунцгийн зохиолыг нэрийг хэлнэ үү? За, Чингис хааны билгийг сургаал номд олон удаа ишлэгдсэн Рашпунцгийн зохиолын нэрийг хэлнэ үү гэсэн байна шүү дээ. Бодис ирэх. Бодис ирэх. Ирж хайхын ирэх. За энэ бол одоо Рашпунцгийн болор ирэх гэдэг ийм зохиол байдаг юм аа. За ингээд хазар баг нэг оноотойгоор ингээд дараагийн үедээ орхон. За баяр хүргэе. За хэдүүлээ баяр хүргэж зогсъё да нөгөө хэд нь бодож байгаа юм чинь те. За энэ мэд асуултууд. За одоо манай Ашид Саруул багийнхан. За асуултаа сурлана уу? 7. За 7 дугаар асуулт. Мөнхтөл байна. Энэ номд орсон 16 бүлгээс хамгийн богино буюу нэг хуудсанд багтсан ердөө 3 ишлэлтэй бүлэг аль бүлэг вэ? За аль бүлэг? Миний бодож байгаагаар энэ нь ашид дуурсах алтар нэрээ эрхэмлэх үе байна. За баяр хүргэе. Хариулт зөв байна. Энэ бол одоо ашид дуурсах алтар нэрийг хэлжээх гэдэг бүлэг бол хамгийн одоо богино бүлэг байна. За дараа чи оролцогч. Ирмэкүлээ 12-ыг хэлсэн байна. Чингис хаан сорхон шард өгүүлрэн чулуун чимбай хөвгүүддээ хадаан нэртэй охиндоо асруулж нуужааж намайг тавьж илгээв зээ та. Тэр тус сайныг тань сэтгэж хар шүн зүүдэнд гэгийн өдөр цээжинд сэтгэж яввэ зээ. Би химийн Монголын нууц тавшаанаас ишлсэн энэ хэсэг номын аль бүлэгт гардаг вэ? За сорхон шар гэж шүү дээ, тэ? Хэлхий санаа орж ирээд байгаа зааж гараа. Та баг ярилцахгүй тий. За. Бүлгийнхээ агуулгыг хэлчих эсвэл ачийг хариулах уу? За хариултыг авлаа. За хариулт бол зөв гэж үзье. Ягаад гэвэл энэ ачийг үл умартан андгаа мэт хариулах уу гэдэг ийм бүлэг байсан. За дараач оролцогч. Агуулгыг хэлсэн учраас хариултыг авчих чинь тий. Зөв тий. За. Жишээл байна. 15 дугаар асуулт. Оюун түлхүүр зохиолоос ишилсэн дараах сургаал номын аль бүлэгт гардаг вэ? Амраг ханилсан нөхөрт альва хүний үгээр бүү урал. Ажиглан онож мэдээд харин бие шүүхтэн.
Үлэмж сайн ханилсан хүмүүсийг үнэхээр муу сэтгэлтэй хүмүүс үзэн ядаж хуурмаг аргаар эвдрүүлээд илэглэе гэж мэдшгүй. За энэ аль бүлэг? Ховыг хоёр нүрээр учрам магадлах үе гэж үзэж байна. За итгэлтэй байна уу? Итгэлтэй. За баяр хүргэе. Энэ бол мэдээж хов үгийг хоёр нүрээр учирч багдлах бүлгийн хэсэг. За тэгэхээр энэ баг дундын суулсан асуултууд бол бүгд одоо бас нэг төвшний тий одоо нэг нь хэцүү, нэг нь амархан тийм асуулт биш байгааг бол одоо энэ багуудад суулсан асуултуудаас бид хүн харж байна тий. За дараагийн гишүүн. Зол заяа байна. 11-р асуултыг суулсан байна. Зуны тэргүүн сард Чингис хаан төшмөдтэй зарлиг болрон ер манай Монголын тижээсэн мал нь хідэн зүйл боловч өстөн дайсан луга байлдах үед нөхрийн дээд үлдэх дайсныг даруй түргэн гүйцэгч үл алдагч хавт баатруудын жигүүр өсөх залуусын биеийн чимэг болсон эрдэн морины шим сүүний дээжийг эрхэд тэнгэрт залбиран өргөөд үүнээс эхлэн сайтар тогтоож бүрэн энэхүү Монгол улсад хууль ёс болгосуугаа хэмээн болор эрх зохиолоос эс татсан хэсэг энэ номын аль бүлэгт гардаг вэ? Миний бодлоор хатан зоригт эрс харгам сайд хүлгийг дээдлэх вэ гэсэн бүлэгт гардаг. За шууд одоо ямар нэгэн шууд бодох юмгүйгээр хэлж дээ те. Эдний багийн танаа багийн намайг хууч хийжилсэн юм уу? А бүгдээрээ хийжилсэн юм уу? Оо за. Амар хийжилсэн биш үү. За энэ бол мэдээж хариулт зөв. Яг бүлгийнх нь нэр хэлж штэ. Хатан зоримт цэрэг эрс харгам сайн актыг хайрлах уу гээл одоо энэ бүлгийн нэр хэлж байна. За ингээд Ашид Сарвал багийнханда баяр хүргэе. За танайхан бүгд оноо авчив. За эдний багийнхан бол бүх гишүүд нь хариулаад 4 оноотойгоор. За дахин баяр хүргэе. Яа харахгүй л одоо Сарвал багийнхан байна да тий. За манай Алтан гэрээгээ баг. Намайг Авдаа гэдэг би 16 дугаар номерын асуултыг авсан байна. Чингис хаан ургуудаа соён зарлиг болрон урсан бүхий мөрний загас ухамсар сэрэмсэр үгүй бүхүйдээ утгаж зэтгэж авт юу? Ухан сэрэм барваас тураг усанда турагтаа ор юу? Ухаантаа өгүүлбэс улам ухаж бэлэг болгоо юу? Ухаан өгүүнээ өгүүлбэс угтас гарч од юу хэмээсэн энэ сургаал номын аль бүлгийн ихэнд байдаг вэ? За. Уг удам ураг төрлөө ухаарч илбэрх үе. За. Уг удам ураг төрлөө ухаарч илбэрх үе. Тэлтэй байна уу? Тэлтэй байна. Яагаад гэдэг. За хариултыг авлаа. За. Энэ бол ураг удам биш, эрдэмтэн мэрэгдтэй шадарлаж эрдэм мэлгийг сурах гэсэн ийм бүлгийн эхлэл байх нь шүү дээ. За дараагийн гишүүн. За их юм байна. 6 дахь асуултыг суулсан байна. Номын хамгийн ихний буюу эцэг тэнгэр хідүгний эрхэмлэн дээдлгүй бүлгийн ихэнд зураг нь буй тамаг гэх Монгол улсын аль хааны тамаг вэ? Далайн хааны тамаг болов? За энэ зөв хариулт бол Гуюг хааны тамганы бичиг гэж. За энэ бол яг нөгөө Гуюг хаанд уламжлан ирсэн их Монгол улсын хаадын тамга гэдэг. Тэгэхдээ яг тэр тамга одоо олдсон баримт нь юу вэ гэхээр одоо Гуюг хаанаас илгээсэн захидалтээр дарсан тамга гэдэг утгаараа Гуюг хааны тамга гэж одоо олноо тийм ойлголттой байдаг. За дараагийн сурагч. Алтан гэргээ багийн гишүүн инх болор байна. 10 дугаар асуултыг суулсан байна. За асуулт 10. Номд Суут богд Чингис хаан хөвгүүнээ чочиг Кипчагуудын газраа даруулан салгав. Цагаадаг сартагчны газраа салгав. Жоч цагаатай хоёр хөвгүүдээ салгах үед соён зарлиг болрон гэж эхэлсэн бүлгийн нэрийг хэлнэ үү? За. Хөвгүүд огтдоо. За, хөвгүүд огтдоо. Агуулгын ирчих юм уу? Эсвэл хөвгүүд огтдоо яасан яаж? Өр хүүхдийн нөгөө хөвгүүд огтдоо одоо сургаал нэг тийм үлдээх нэг тиймэрхүү юм. За баярлалаа, хариултыг авлаа. За хариултыг зөв хариулснаар тооцсон. Сая Ашид Сарвал баг дээр бол агуулгыг хэлэхэд хариулт зөв байна гэсэн. Энэ бол удам залгах хөвгүүд ураглаж одох охиддоо соён сурах уу гэдэг ийм бүлэг байсан учраас агуулгын хэлсэн учраас зөв гэж тооцлоо. За дараагийн оролцогч. Нэгдүгээр асуулт. За нэгдүгээр асуулт. Одоо угаасаа нэг л үлдсэн л дээ нэгдүгээр асуулт. За нэгдүгээр асуулт.
Энэ номонд гарч буйгаар Чингис хааны бэлэг сургаалыг алтан авдарт хадгалж алтан ургийнхан ёс төртөөгөр гарган уншдаг байсан талаар түүхийн ямар сударт өгүүлсэн бэ? Юан улсын судар гэж бодож. За баяр үргэ. За энэ бол мэдээж Юан улсын судар. За ингээд сургаалын зохиолоос суралцсан уралдааны 1-р үе амжилттай болж дууслаа. За мэдээж манай Хазар багийнхан 1 оноо авсан тий. Нэг асуултанд хариулж 1 оноо. За манай Ашид Сарвал багийнхан дөрвөлээ хариулж 4 оноо. За Алтан гэрээгээ багийнхан 2 оноо авсан. За манай Хөлөг Баатар багийнхан бол салхи хагалсан боловч оноо авч чадаагүй байна. Шүүгчдийн сэтгэлийг сонсъё те. Манай оролцогчдын одоо бас номоо уншсан, за танин мэдсэн ийм ойлголт санаа бас ямар байна? Түүнийг сонсъё те. Ер нь бол түрүү энэ манай хөтлөгч хэлж байгаа гол нь энэ сургаалын зохиолыг Чингис хааны бэлэг сургаалыг эхний ээлжиний явагчаас уншуулах зохион байгуулагчдын зүгээс бол зорилго байгаа. Мэдээж энэ чинь уншижээж одоо ойлгоно. Уншижээж одоо ухаж бодно. Энэ чинь зөвхөн уншснаар ч одоо болчдөг сургаал биш. Шинжилж, төвлөрч, бодож, судалж мэддэг гэж чаддаг энэ улсуудаас асууж ингэж одоо үр дүнгийг гаргах одоо бидний эрхэм зорилго байгаа. Тийм учраас эхний ээлжинд бол уншуулах байсан. Тэгэд энийг шалгаж байгаа одоо арга хэлбэр нь бол энэ нэг зохиолтойгоо ажилласан хүүхдүүдтэй, сургаалтайгаа сайн ажилласан хүүхдүүдтэй баяр хүргье. За уралдааныхаа 1-р үед амжилттай оролцсон нийт багуудтай бас талархаж 2, 3, 4-р үеийн тэмцээнд амжилт хүсье. Ахын нэг 2 юм л онцлж хэлмээр байна. Ер нь бол хүн 2 хүн хоорондоо танилцахтаа эхлээд нэрийн заавал хэлдэг. Энэ шиг тэр утга агуулгыг, тэр бүлгийг уншихдаа тэр бүлгийн нэрийг одоо бол их сайн тогтоож ойлгох нь тухайн бүлгийн үндсэн утга агуулгыг ойлгох түлхүүр нь. Өөрөөр хэлбэл энд бол тийм оноо аливаа зүйлийг оноо нэрлсэн нэрийн утга учир гэж юу гэдэг юм бэ гэдгийг таньж мэдэхэд бол энэ илүү чиглэсэн юм асуулт байлаа гэж бодож байна. Тэр зүйлээ одоо ингээд унсан намаа бодохоор энэ юу вүлээ гэд ингээд бодохоор унсан хүүхдэд бол тэр гарчиг нь ингээд нүдэнд нь ой ухаанд нь ингэж ургаж үзэгдэх. Ийм зүйл бас хүний амьдралд чухал хэрэгтэй. Ялангуяа энэ дэр анхаарал төвлөрөл, сэтгэлэн тогтоох ийм чадамжууд бас сориход, ийм чадамж илүүх хүний амьдралд сурч боловсроход хэрэгтэй шүү гэдгийг ойлгоход энэ 1-р одоо үеийн тэмцээн бол ажил хөгтөлтэй болсон байхаа. Сургамж авсан байх гэж бодож байна. Бүгдээрээ одоо амжилттай үзүүлсэн ч гэсэн энэ чадамжаа улам илүү их ахиулах хэрэгтэй байна гэдэг ийм зүйлийг авсан байхаа гэж найдаж байна. За баярлалаа. За 1-р үедээ амжилттай орсон багуудтай баяр хүргэе. Тэгээ дараагийн шатанда бас бэлэг сургаалаа нэлээд сайн ухаж ойлгоод хариулах, өрсөлдөх юм үе шатуудыг хэлж авах шиг байна. Үүнтэй холбоотой нэг зүйл бас тодруулаа хэлчихье гэж бодож байна. Тэр нь юу вэ гэхээр монгол хэлэнд ойлго гэдэг 2 үг байгаа. Нэг нь бол бид нар яг кириллээр биччихлээр 2 гэдгийг нь харж чадахгүй адилхан бичдэг учраас. Нэг нь болохоор ой гэдэг үйл үг дээр хэвийн илгаа дагавар залгачдаг. Тэгээ тэр болохоор гэрэл тусаад буцаад ойно гэсэн утгатай тийм. Нөгөө нэг бидний одоо манай 2 шүүгчийн болоод хөтлөгчдийн байн хэлдэг нэг зүйл болохоор монгол бичгээр бичгтээ ой гэдэг язгуур дээр лаа гэдэг үйл бүтээдэг дагавар залгаад тэгээд дээрэс нь га залгадаг юм үг ингэж бүтдэг үг байгаа. Тэгээ энийг хэлж байгаа нь ямар утгатай юм бэ гэхээр ойлгож ухна гэдэг юм нь болохоор язгуураас гаралтай, өөрөлдөх юм бол ой гэдэг бол оюун гэсэн утгатай, өөрөлдөх юм бол ой ухаандаа тогтоож аваарэ гэсэн утгатай. Тэр яг ойлго гэдэг үгийн үндсэн утгыг бас их сайн бодож тунгааж агаарэ гэж хэлэх гэсэн. За баярлалаа. Дараагийн шатны амжилт хүсье. Монгол улсын их сургуулийн Монгол хэл шинжлэлийн нийгмийн багш доктор профессор Мөнх Учрал багштай баярлалаа. За Мөнх Учрал багш бол одоо энэ Чингис хааны бэлэг сургаал номын одоо эмэгтэн хэвлүүлсэн гишүүдийн нэг
За тийм учраас энэ номыг бол одоо бичилсэн юм хүн байгаа. За ингээд та бүхэнд баяр хүргэе. За сургаалын зохиолоос суралцсан улсын 7 дугаар уралдааны 2 дахь үе бол Чингис хааны бэлэг сургаалыг тайлбарлах үе байгаа. За баг тус бүрт нэг сургаалын хэсгээс тастаж авч та бүхэнд тайлбарлуулах юм. За хугацаа бол 3 минутын дотор та бүхэн багаараа ярилцаад хариултаа хэлнэ. Та баг одоо шууд тайлбарлалыг шууд гараа өргөө тайлбарлаж байна. За тэгэхээр ингээд соглуулчихдаг ба. За ингээд манай хөлөг дөрвөн хөлөг Баатар баг. За манай хазаар баг. Ашид дуурсах. Ашид сахар. Алтан гэрэг. За ингээд хугацаа яваад эхэлсэн. За 3 минутын хугацааг та бүхэнд өгч байгаа. Багаас 1-2 гишүүн одоо 2 минутанд тайлбарлаж болно. За 2 минут үлдсэн байна. За жоохон хурдан сэтгүүлнэ. Жоохон яар болоод. Та бүхэн одоо яг өөрсдийнхөө бодсон бодлоо яг нэг сайхан бичээд манай шар бодоологтой багаас эхлээд за дараа нь болохоор манай хазаар багийнхан за дараа нь манай дөрвөн хөлөг багийнхан хөлөг Баатар багийнхан за дараа нь хамгийн сүүлд Ашид сарууд багийнхан тайлбарланаа. За хугацаа дууссан балнуудаа тавьчих. За балнуудаа тавьчих, бичсэн тайлбаруудаа доош харуулаад тавьчих. Тэ. За алтан гэрэгээ багаас эхлэе те. Одоо ингээд дараа чи юу гэдэг сая 1-р үедэр бол одоо манай хөлөг Баатар те. Дөрвөн хөлөг Баатар багийнхан эхэлсэн бол одоо 2-р үедэр алтан гэрэгээ багийнхан эхэлнэ. За манай багийн энэ ишлэл бол одоо айл гэрээ додомдож чадахсад төр улсыг захирч чадамгүй 10 хүнийг захирч чадахсад 1000 түмэн хүнийг захирч чадамгүй өөрийн хэргийг шийдвэрлэж чадахсад төрийн хэргийг шийдвэрлэж чадах бөгөөд дайсныг сэргийлж улсаа хамгаалж чадамгүй. За энэ ишлэлийн утга санааг одоо уншихад бол ер нь одоо нөгөө сэтгэлээ засаад биеэ зас гэрээ засаад төрөө зас гэж одоо үг надад бол сананд орж байна. Одоо энэтэй өөр холбогдох үг гэвэл одоо нөгөө сэтгэл химээгч бие эзэн сэтгэл мунхараас бие даруй хөвтмэй гэдэг үг байдаг. Одоо тийм учраас одоо ингэж одоо сэтгэлээ ариусгаж чадсан одоо тий одоо сэтгэлээ засч чадсан хүн одоо бие засаад дараа нь гэрээ засч одоо төр улсыг засч чадах юм а гэсэн одоо утга санаатай юм болов уу гэж би бол одоо хувьдаа үзэж байна. Хувьдаа үзэж гинүү танаа баг үзэж. Манай баг үзэж байна. За хувийн үзэж юм болоо гэж бодлоо. За багаас өөр нэмэлт тайлбар байна уу? Өөр нэмж тайлбарлах гишүүн байна уу? Тэгэхээр за манай хин за нэг багаас 1-2 гишүүн тайлбарлаж байна. За өгч гэдэг өөрийнхөө санаа хэлсэн юм чинь. Тэгээд бас мөн багаараа шийдээд юу утсан бэхээр аливаа зүйлийг хийхэд бол багаас нь эхлэх ёстой. Төр улсыг дэвшигдэж байгаа хүн бол эхлээд өөрийнхөө ухаарчсан, өөрийгөө доторхыг таньж мэдчихсэн, өөрийнхөө хэргийг шийдчихсэн хүн дараагийн том ажлыг хийнэ. 10 хүнийг захираад чадчихсан хүн дараагийн 1000 төмтийг захирнаа гэж. Аливаа ажил зүйлийг бас багаас нь ихрүү хийх ёстой. Багыг хийж чадаагүй бол ихрүү зөрхүүлж болохгүй. Шат дараагаар нь л явах ёстой гэсэн тийм санаа бас манай багаас гаргаж байгаа юм аа. Шат дараагаар явна гэсэн үг. Яг сэтгэлээ ингээ бэлдээ шатаргаар явна гэсэн үг юм. Яг ингээд эхлээд одоо жишээ сэтгэлээ зассан хүн бол ингээ бие засчлаа гэсэн үг шүү дээ. Тэгээ яг биеийн засныхаа дараагаар гэрээн засдаг ч юм уу. Гэрээн засаа төрөөн засаад ингээд за ойлголоо. Манай хазаар багийн хариултыг сонсъё. За өөрийгөө танилцуулаад хариулъя. Намайг Төр мөнхийн саран гэрэл гэдэг хазаар багийн гишүүн байна. 1-р асуулт. Итгэлтэн олон буй за өөрийн бие мэд итгэлт үгүй. Дотнолох олон буй за өөрийн сэтгэлээс дотно үгүй. Хайрлагдах олон буй за өөрийн амнаас хайран үгүй. Ариун ёбоос авиурд нут үгүй. Аюу. Сэрж ёбоос насад түгэл аюу. Хатууж бас насад аюул үгүй аюу. Өдийхүү хатууж
хэмээн соёсон ажгуу. Лувсан данзны алтан товчоос иш татан авсан байна. Үүнийг болохоор Чингис хаан өөрийн охиноо хатан болгохдоо хэлсэн үг юм аа. Энэ нь болохоор хичнээн сайн ингээд нөхөр хань байвч өөрөөс чинь илүү гарах, чамайг хайрлах, чамд итгэх тийм хүн үнэхээр байдгүй юм шүү гэсэн санаа. Тэгээд энэ нь болохоор юун дээр гарч байна вэ гэхээр өөрийн сэтгэлээс дотн үгүй хайрлагдах олон буй. За өөрийн амнаас хайран үгүй гэж гарч ийн. Тэгээд ариунаас явбас авиурд нут аюу буюу үнэн шудраг явбас үрд бат байю. Буюу нөгөө нэг ингээд хүнд хандахдаа ямар ч хүнд хандахдаа үнэн чундраг хандах юм бол итгэл сэтгэл бүгд үрд бат байдаг юм а гэдгийг хэлж байна. Сэрж явбас насад тэгвэл аюу гэдэг нь болохоор сэрж гэдэг нь өөрөө сэрэмжлэх гэсэн утгатай. Үргэлж сэрэмжилж явах юм бол минд байна гэсэн утгатай байна. За хувааж тайлбарлах юм дээ. За Булган Тамир. Саяны манай багийн ахлагчийн хэлсэн дээр нэгэн нэмэлт тайлбар хэлэхэд Чингис хаан өөрийнхөө охиныг болохоор хатан болгохдоо биш ингээд харь улс руу ингээд харийн хаанд ингээд хатан болгож илгээхдээ хэлсэн байдаг. Энэ мөн сургаалын зохиолын нэгэн бүлэг болох удан залах хөвгүүд урагдлаж одох октоо соён сурах уу гэх бүлэгт дурддагдан гарсан ишлэл байгаа. Тэгээд соён гэдэг үг нь болохоор сургах тийм сургамжлах, сургах гэсэн утгатай. Соёсон гэвэл сургасан хэмээх утгыг илэрхийлнэ. Ингэж сургасан л юм байна тий. За баяр хүргэе. Ер нь өөртөө их итгэлтэй байгаараа бусдад бити итгэрээд явуулж үгүй. Ямар ч сайн нөхөр байсан өөрөөс чинь илүү гарах тийм сайн нөхөр хүн гэж байдгүй маа л гэдэг санааг энэ хүү сургаал хийсэн байна. Ер нь тэгээд охиноо харь газар явуулахдаа Чингис хаан хэлсэн үг юм байна те. За танаа багийн хариултыг авлаа штэ. Болцсон уу? Тэгээ болцсон байлгүй дээ болгон тамир. Чи залруулсан штэ. Залруулга хийцсэн штэ. Одоо дахиад залруулсан. Саяных дээр нэг юм хэлгээд болохоор гээд өөрөөс чинь илүү гэж хэлж байгаа штэ. Энэ болохоор гээд хүнд итгэж болно. Хүнд итгэж болно. Тэгээд гол нь ингээд өөртөө хамгийн их итгэх ёстой. Тийм утгыг бас илэрхийлж байгаа. Өөртөө итгэлтэй багийнхан байна уу баяр хүргэе. За та манай дараагийн баг. Асрахын урд айлгах, ах トゥ удагийн хэрүүл үүсгэх, дэмий хоолын хүнтэй ханилан эвдрэх, дэрэгдэх хүнийг дэнсэлгэн зовоох, төрөл төрөстэй үл амруулах, төрийн цаазаас үл айх, муу хүний үгэнд орох, сайн хүний үгийг үл итгэх, ширүүн үгээр дайсныг хураах, хор сэтгэлээр хамгийн хашруулах тэргүүднийг төвчдөхгүй гинэ. Төвчгдөхгүй гинэ. За энэ бол өнөөхөр одоо нэг тийм юм токсик хүмүүсийг одоо тийм хүмүүсээс хол байгаараа гэсэн утгатай юм уу? Токсик гэж одоо хортой хүмүүс тий. Хортой хүн гэхээр ямар хүн байх вэ? Нэг юм хорон санаатай хүмүүс ээ шүү дээ тий. Танаа баг тэгээ одоо ингээд 3 минут бодоод токсик гэдэг үгийг бодож олсон юм аа. Ерөөсөө энэ үгээр нэмээ хэлж. Тэгэхээр дэлгэрэнгүй тайлбар авмаар танаа багаас. Дэлгэрүүлнэ одоо. Асрахын урд айлгах гэдэг бол гээд хүн тус болж иж бас дээрээс нь яадаг. Хариу нэхэд идэг. Тийм хүмүүс байдаг. Тусалчаад хариу нэх нь. Тий, тусалчаад хариу нэхдэг. За би чам тусалсан чинь нэг юм авнаа гэдэг ахын шүү дээ. За. Ах トゥ удагийн хэрүүл үүсгэх гэдэг бол угаасаа байж боломгүй зүйл. Дэмий хоолын хүнтэй ханилан эвдрэх гэдэг. Тэгээд сайныг дагуул сарныг ирэл мууг дагуул могоо хорлол гэдэг юм ер нь үлгэр юм дээр гарч байна. Дэрэгдэх хүнийг дэнсэлгэн зовоох гэдэг бол гээд аав ээжтэй ажилтгүй хүмүүс байдаг шүү дээ. Тэгээд нүг аав ээжгээ санааг нь зовоогол байдаг тийм хүмүүс. Төрөл төрөстэй үл амруулах, төрийн цаазаас үл айх. Муу хүний үгэнд орох, сайн хүний үгийг үл итгэх, ширүүн үгээр дайсныг хураах, хор сэтгэлээр хамгийн хашруулах тэргүүднийг төвчдөхгүй. За. За энэ дээр нэмээд 2 зүйл хэлвэл нөгөө илжигний чихийн дуус хийсэн цэгсрэн алт хийсэн цэгсрэн гэж. Илжиг тий. За. Тэгээ нөгөө сэтгэл мөнхөрөөс бие даруй хэвтмээ гэдэг хэлмээр байна. За тэгэхээр ер нь токсик буюу хортой хүнтэй бүү ханил ах トゥ удагийн хэрэлдэж болохгүй.
Сүүлийнх нь юу вэ? Аялжигны чихэнд алт хийсэн сэгсрэн ус хийсэн сэгсрэн гэдэг. За танаа багийн хариулт гэж үзээд авлаа штэ. Хариулах хугацаач болцсон. Тэлтэй байна. За баяр үргээ. Тэлтэй. За манай сүүлийн хариулах баг буюу Ашид Саруул багийнхан. За манай багт ирсэн сургаал гэвэл үг эрхүйн урд хүн бүр сэцэн, үхэл эрхүйн урд хүн бүр баатар, үздэл зэрэгцхүйн урд хүн бүр мэргэн, үлгэр утга эрхүйн урд хүн бүр номч. Учирт сэцэн хүнийг уран худалч хүнлүүгээ эндөрмөй, олон үхтэд сөөн товчтой хүнийг ухаангүй тэнэг хүнлүүгээ эндөрмөй гэсэн сургаалын хэсэг байна. Энэхүү хэсгийг манай багийнхан тайлбарлахдаа болохоор хүн бүр альва зүйлийг өөрсдийнхөө тайлбарлаж чаддаг, альва үйлийг өөрсдийнхөө хийж чаддаг боловч энэ дундаас хин нь ухаантай вэ, хин нь утга учиртай зүйл ярьж байгаа вэ, хин нь жинхэнэ муухай хүн бэ гэдгийг тайлж ялгах ухаантай байх хэрэгтэй гэсэн утгыг гаргаж байна. Манай багийн хувьд нэмэлтээр хэлэх хэд хэдэн зүйл байгаа. Энэ нь болохоор тухайн ишлэлийг харахад манай багаас яг олж харсан юм гэвэл энэ ишлэл яг аль бүлэг сэдвүүдээр гардаг вэ гэдэг байсан. Тэгэд энэ нь болохоор эрдэмтэн мэргэдтэй шадарлаж эрдэм мэхийг сургамжлах вэ гэсэн энэ сэдвүүдээр бол энэ бүлэг сэдвийн өрөөнд гардаг. Тэгэд энэ бүлэг сэдвийг нийтэд нь хэрвээ тайлбарлах юм бол хамгийн түрүүнд эрдэм мэдлэг гэдэг ямар чухал болохыг энэ сэдвүүдээр тайлбарладаг. Чингис хааны хэрхэн сургамжилсан байдгийг бол илэрхийлдэг. Мөн дээрээс нь эрдэмтэн хүмүүсийн нөхөрлөн гэдэг нь амьдралдаа хийж байгаа хамгийн зөв алхмуудын нэг. Эрдэмтэн хүмүүсээс суралцаж ирээдүйнхэн зам мөрийг илүү тэгштгэх боломж бол хүн борт байдаг гэдгийг энэ сэдвүүдээр бол харуулдаг. Тэгээд яг ишлэлийнхээ хүрээнд бол нэмж хэлэх зүйл нь тийм ээ. Хүн бүр бүх зүйлийг өөрийнхөө тайлбарладаг. Энэ нь яг зөв үү, буруу юу? Яг энэ зүйлийн жинхэнэ цор ганц үнэн мөн юу вэ гэдгийг бол ер нь эрдэмтэн мэргэд мэддэг. Тэгээд хүн болгоны тайлбарыг ялгаж салгаж авах чухал шүү гэдгийг одоо нэмээд дэмжиж хэлчихье. За танаа багийн хариулт болцсон. Хугацаач болцсон. За ингээд сургаалын зохиолоос суралцсан уралдааны 2 дахь шатанд 4 багийн оролцогчид хариултаа бүрэн дүүрэн хэллээ. За одоо ингээд эрхэм мэргэн шүүгчдээс манай багуудаас тодруулж асуух асуултууд байна уу? Та бүхэн бас 1-5 оноог багд бас бүрт үнэлэн өгнө. Тийм, тайлбарлаж хэлж олно тийм. За би тэгэхэд энэ шатанд 1-5 оноо өгөх хэрэгтэй байна. За тэгээд 1-5 онооныхоо бас учир начрыг гаргахын тулд ялангуяа энэ сургаалынхаа утга агуулгыг хэрхэн ойлгосон бэ гэдэгдийг энэ лавшруулахын үднээс баг бүрээс нэг 2 үгийн утга асууя. За сая чин асархын урд айлгах ах トゥ утэйгээ хэрүүл үсгэх гэдгийг авсан баг. За энэ манай 4 хөлөг баг. За 4 хөлөг багаас тэгвэл нэг 2 үгийн утга асууя. Нэгдүгээрт нь хэрүүл гэж одоо юу гэж ойлгож байна? Энэ ерөнхий утгаар биш шүү. За яг одоо монгол хүний хэрүүл гэдгийг юу гэж ойлгосон бэ гэдэг талаас нь. Тийм зүгээр одоо яг нөгөө үг мүг хэрүүл хийх тухай асуудаг гэсэн тайлбар биш шүү. За яагаад одоо монгол хүн хэрүүл гэж нэрлэж байгаа юм бэ гэдэг талаас нь. Энэ шатанд 1-5 оноо өгөх хэрэгтэй байна. За тэгээд 1-5 онооныхоо бас учир начрыг гаргахын тулд ялангуяа энэ сургаалынхаа утга агуулгыг хэрхэн ойлгосон бэ гэдэгдийг энэ лавшруулахын үднээс 4 хөлөг багаас тэгвэл нэг 2 үгийн утга асууя. Нэгдүгээрт нь хэрүүл гэж одоо юу гэж ойлгож байна? Энэ ерөнхий утгаар биш шүү. За яг одоо монгол хүний хэрүүл гэдгийг юу гэж ойлгосон бэ гэдэг талаас нь. Одоо бусдын хэлсэн үгийг өөртөө хүлээн авахгүй тунгаан бодохгүйгээр одоо тэрнийг зөв талаас нь биш буруу талаас нь өөртөө тусгаж аваад тэгээд нэг үг алгасалгүй тэрэн дээр нь янз бүрийн бодож хэрүүл хэрэгээ хоорондоо ингээд нэг тий хэрэгдсэн тий тиймэрхүү байх гэж ойлгож байна юм. Тий яг чиний санаа чинь зөв байсан.
Хэрүүл гэдэг үгийг ер нь монгол хүн тухайн зүйлийг яаж ойлгосон, яаж таних мэдсэн бэ гэдгийг мэдхийн тулд хамгийн түрүүнд одоо хийх ёстой алах юм бол юу гэхээр тухайн үгийг үгийн бүтцээр нь задлана гэсэн үг. Тэгээ та бас монгол хэлний хичээл дээр үгийн бүтцээр язгуур дагуур гэж залгуулдаг тийм. Тэгээд яг тэндээсээ бодно гэсэн үг. Тэгэхээр чиний бодож эхэлсэн санаа чинь зүг байсан. Хэр гэдэг язгуураас эхлэлтэйгээд. Тэгээ хэрэн гэдэг бол юмыг ингээ урдуур одоо жишээлбэл хоёр хүн ингээ явж байхаар ингээ урдуур орж ирээд бити хүн хэрээд гэдэг тийм. Тэгэхээр хэрүүл гэдэг бол яаж байгаа гэхээр үгээрээ бие ингэж орж ирдэг гэсэн үг байхгүй. За тэгэхээр тэр хэр гэдэг язгуур дээр нэрийг бүтээдэг дагавар залгаад үсэж байгаа үгэ гэсэн үг. Та хэдэг юм ойлгох чи монгол хэл чинь чухал шүү гэдэг санааг л хэлэх гээд байгаа юм би. Тэгээд үлгэр гэдэг үг болохоор үлий гэдэг үйл язгуур дээр гэр гэдэг нэр үг бүтээдэг дагавар залгаж бүтсэн үг. Тэгээ үлий гэдэг үйл үг бол ямар утгатай гэхээр аливаа зүйлийг харьцуулах жиших гэсэн утгатай үг. Тэгээд тэндээс үлгэр гэдэг үг бүтэж байгаа. Тийм учраас орчин цагийн монгол хэлэнд бид нар ойлгохдоо үлгэр гэхлээр хүмүүсийн түрүүнд хамгийн түрүүнд санаанд ордог юм. Эртээ үрдийн цагт намар сайхан яаж өргөжээ гэдэг юм бодоод байгаа тийм. Тэгэхээр тэр үлгэр гэдэг аман зохиолын одоо нэг төрөл зүйл чинь бодит амьдрал дээр болдог зүйлийг тэр зохиолтой харьцуулж хүүхдэд одоо бага балчраас амьдралын ухааныг суулгаж байгааг тэр утгаараа байх нэ гэж. За тийм болохоор хоёрдугаарт нь сая хин манай хөтлөгч асуугаад байна тий. Үлгэр юу гэдэг чи гутлын үлгэр гэж асуусан. Тий. Тэр чинь яагаад вэ гэхээр одоо оюутал үйл хийж байгаа хүн жишээлбэл үлгэр гаргана гэдэг бол харьцуулж ишиж хийх юм гаргаад байгаа гэсэн үг байхгүй юу? Үндсэн санаа тэндээ явж байгаа гэсэн үг. За баярлалаа. Төдөвгөө нэг үг хэлсэн. Өнөөдөр ухаантай мэрэгэн үгийг цээжилсэн муу хүмүүс их олон болсон байна гэж. Өөрөөр хэлбэл өнөөдрийн хинэн цэцэн хинэн тэнийг юм бэ гэдгийг ялгахын аргагүй юм болчлаа шүү гэж монголчуудад бас анхааруулж хэлсэн үг байдаг. Тэгээд тэр энэ ашиг сарвал багийн тэр суулсан сулдаан дотор бас яг ийм үг байгаа. Уран худалч хүнийг учир цэцэн хүнтэй андуурх болсон ийм цаг үед амьдарч байгаа. Тийм болохоор одоо биднэрт бол аливаа нэгэн ярьж байгаа зүйлээ үнэн зөвийг ярьж хэлхийн тулд бол энэ бэлэг сургаалаар дамжуулж эрдэмтэн мэрэгдийн судалгаа шинжилгээ үнэлт үнэлсэн үгээр дамжуулж ухаарж ойлгож тэрийг өөртөө эрдэм мэдлэг болгож бусдад бас тэрнийг мэдээлэл болгож өгч зөв одоо зам мөрөөр амьдрахад нь чиг зүг болгох ийм одоо хүний амьдралын бас нэг ийм зайлшгүй явах хэрэгтэй зам мөр гэж байдаг шүү. Манай хоёр шүүгс бол сайхан зүйл тавханд хэллээ. Ялангуяа монгол хэл одоо монгол хэлээр зөв бичих асуудал бол монгол хүний одоо тэмдэг. Хэлгүй бол одоо монгол хэлээ сайн мэдэхгүй бол монгол хүн гэж одоо тэмдэггүй болчихж байгаа. Сургаалын зохиол болвол зөв монгол хүнийг одоо яаж бий болгох вэ? Яаж одоо зөв хүн байх вэ? Болох уу? Гэдгийг л одоо тал бүрээс нь тайлбарладаг ийм л сургаалууд шүү дээ. Сэтгэл нь ямар байх ёстой юм? Үг нь ямар байх ёстой юм? Үйлдэл ямар байх ёстой юм? Энийг одоо ойлгуулахын тулд одоо эрдэмтэн мэргэд энэ манай өвөг дээдс янз бүрийн аргаар шүлэглээд, үлгэрлээд өргөжлүүлсэн зохиол болгоод зарим нь одоо бүр шинжлэх ухааны юм шиг болгоод, зарим нь одоо гүн ухаан шиг болгоод, зарим нь бүр үг юмнуудыг ил болгоод сайхан сэтгэл сайнлагдсан байгаа. Нинж сэтгэл одоо юм ялгдсан байгаа. Хүмүүст одоо данаг тусалж ялгдсан байгаа. Хүмүүс бити хорл үйлчилгэсэн байгаа. Энийг л одоо тал бүрээс нь ойлгуулах гал манай өвөг дээдс ийм үнэтэй сургаалыг бидэрт үнэгүй ингээд энэ үед хүргэж өгсөн. Тэгээ бүх багтаа дахиад амжилт хүсье. Чингис хааны бэлэг сургаалаас тайлбарлах хэсэг дээр алтан гэрээгээ багт шүүгчдийн өгсөн оноог танилцуулъя. За даваа сүрэн шүүгч 5 оноо, мөнх хүчрэл шүүгч 5 оноо, гам бат шүүгч 4 оноо өгчээ. Баяр хүргэе. Маш өндөр оноо авч эхэлж байна шүү. За дараагийн баг бол 4 хүлэг багт өгсөн шүүгчдийн оноотой танилцъя. За гам бат шүүгч 2 оноо, мөнх хүчрэл шүүгч 4 оноо, даваа сүрэн шүүгч 3 оноо өгчээ. Баяр хүргэе. За дараагийн баг манай хазаар багт өгсөн шүүгчдийн оноотой танилцъя. Даваа сүрэн шүүгч 4 оноо, мөнх хүчрэл шүүгч 5 оноо,
Ганбат шүүгч 3 оног өгчээ. За хазаа багийнхандаа баяр хүргэе. За манай Ашид Саруул байх зорилготой Ашид Саруул багийн оног сонсцгоё. За Ганбат шүүгч 5 оноо, Мөнх Өчрөл шүүгч 4 оноо, Даваа Саран шүүгч 5 оног өгчээ. За баярлалаа. За ингээд сургаалын зохиолоос суралцсан уралдаанд танин мэдхүй нэвтрүүлгийн 2 дахь үе дуусаж байна. Сургаалын зохиолоос суралцсан улсын 7 дугаар уралдааны 1-2 дугаар шат дуусаж эхний дугаар үзэгч тааг нь хүрлээ. Дараагийн дугаараар дахин уулзтлаа. Түр баярлалаа.